За сайн байцгаана уу? Төвшөнтөр байна. Өнөөдөр дофамин гэж юу болох, тарих болон бие организмд хэрхэн нөлөөлдөг, бас эрүүл мэндийг хамгаалахын тулд бид нар одоо юу хийх ёстой талаар дэлгэрэнгүй ярилцъя. Тэгээд бүгдэнд нь хэрэг болно гэж найдаж байна. За тэгэхээр хамгийн ихэнд дофамин гэж юу вэ гэдэг талаар ярилцгаая. Дофамин гэдэг нь бол тархинд ялгардаг шагналын даавар буюу нейротрансмиттер юм а. Энэ нь бидний урам зориг өдөөж, аз жаргал болон сэтгэл ханамжтай, анхаарал төвлөрөлтөй бас дээрэс нь бидний амьдралын хөдөлгөөнийг хяндаг одоо ийм даавар байгаа. Одоо жишээ нь амттай хоол идэх үед ч юм уу, зоригтой байгаа түүндээ хүрэх үед дофамин ялгардаг учраас бид нар тэр зан үйлээ давтаж хийхийг хүсдэг. Тэгээ тиймээс энэ дофамин биднийг шагналаар урамшуулж амьдралд хөдөлгөөн авчирдаг. Одоо тийм чухал бодис нь байгаа. Дараа ярих юм нь юу вэ гэхээр дофамин ба дофамины донтолт гэж нэг асуудал байгаа. Орчин үед сахар болон никотин, алкогол, сошиал медиа, видео тоглоом зэрэг зүйлс нь дофамины ялгарлтыг одоо хэтрүүлдэг болсон. Тэгээд тархи нь болохоор дофамины даавар шагнал хүлээж байгаа мэт байнга ялгарх тул тархи нь өөрөө донтолт үүсгэх сэтгэл зүйн нөхцөлд бол ордог байгаа. Тэгээд тухайлбал сахар их идэх, олон удаа сошиал медиа үзэх нь тархийг байнга сэргээж илүү их шагнал хүсэх шалтгааныг бол үүсгэдэг байгаа. Үүний улмаас бид бага зэргийн аз жаргалаар сэтгэл ханахаа болоод үргэлж илүү ихийг шаардах одоо тийм донтолтын нөхцөл байдалд бол ингээ ордог байгаа. За тэгээд үүний дараа болохоор дофамин ба түүний бие организмд одоо үзүүлэх нөлөөний талаар ярилцъя. Дофамин бол тэнцвэртэй байдал болон эрч хүчтэй сэтгэл санаа өөдрөг анхаарал төвлөрөл сайтай байхад бол бас нөлөөлдөг байгаа. Харин дофамин багасах буюу дутагдвал сэтгэл гутрал, ядаргаа, төвлөрөл сулрах, урам зориггүй болох зэрэг шинж тэмдгүүд бол илэрдэг. Мөн дофамин хит их байх нь стресс түгшүүр, унжгар зан авир, байнгын сэрэмжтэй байдал үүсгэдэг. Тиймээс дофаминыг зохистой түвшинд барих нь бол бидний хувьд бол хамгийн чухал зүйл байгаа юм аа. Үүний дараа одоо дофаминыг тэнцвэржүүлэх одоо аргуудын талаар ярилцгаая. За нэгт бол хамгийн түрүүнд хийх зүйл бол сахар болон боловсруулсан хүнсний хэрэглээг бол багасгах ёстой. Тэгээ сахар нь бол дофаминыг хурдан хугацаанд их ялгаруулдаг бөгөөд дараа нь огцом унгадаг. За хоёр дахь асуудал юу гэхээр өдөр бүр одоо дасгал бага зэргийн хөдөлгөөнчлөлтгөө хийж явах ёстой. Дасгал хөдөлгөөнд дофамин болон бусад аз жаргалын даавруудыг байнга ялгаруулж сэтгэл санааг бол сайжруулдаг. За гурав дахь нь бол хангалттай, чанартай унтаж одоо нойроо сайн авч явах шаардлагатай байгаа. Унтах явцад тархи сэргээгдэж дофамины дааврын хэвийн ялгаралт явагдах нөхцөл суурь тавигддаг болохоор унтаж амрах бол бас маш чухал зүйл байгаа шүү. За дөрөвт нь сошиал медиаг хязгаарлах. Олон цагаар сошиал медиа үзэх нь дофамин ялгаралтыг хурдан өсгөж донтолт үүсгэх эрсдэлтэй. Өдөрт 10-аас 15 минут болгож багасгахыг бол дор бүрний хичээх хэрэгтэй юм байна. Ингэж чадвал ерөнхийдөө энэ дөрвийг хийж чадвал бидний дофамины ялгаралт бас тодорхой зохих түвшиндээ бол очих юм байнамаа. За тавт нь юу вэ гэхээр тайван амрах дээр нэмээд бясалгал болон дасгал хийх гэдэг энэ бүгдийг зохицлох хэрэгтэй. Тайван байх хэрэгтэй. Тэгээд амрах юм бол стресс дагаа буурна, дофамины зохистой түвшинг одоо бие маань өөрөө цаанаасаа зохицуулаад ингээ хадгалаад эхлэх юм байнамаа. За тэгээд эдгээр энгийн арга хэмжээг өдөр тутамдаа хэвшүүлбэл тарих сэтгэл санаа, биеийн эрүүл мэндийг бол бид нар хамгаалах боломжтой юм байна. Тэгээд иймээс дофамин бол бидний амьдралыг хөдөлгөгч хүч, урам зоригийн их үүсвэр юм аа. Гэхдээ энэ хүчийг зөв зохицуулж сурахгүй бол донтох сэтгэл санаа дороотох эрсдэлтэй. Та өөрийн дофаминыг зохистой түвшинд барьж эрүүл амьдралынхаа замлалыг эхлүүлэе гэвэл миний ярьж байгаа зүйлсийг хэрэгжүүлж үзээрэй. Тэгээд намайг Төвшөнтөр гэдэг. Тэгээд дараагийн удаа илүү сонирхолтой сэдвүүдээр уулзцгаая.